За намайг цэгэмдийн гişиг жаргал гэдэг манай ээжийг Наруу сүрэн гэдгээ. За манай аав маань намайг 3 дугаар ангид байхад одоо нэгэн эртний орон заларсан. Манай аавын одоо манай эмээ гэж ойлгож байна. Манай аавын ээжийн одоо төрсөн ах нь Монгол улсын одоо хамгийн анхны даяар тогш Чимэд гэдгийн хүний үр удмууд байна. Бид нар манай аавын одоо ах дүүнэр бүгдээр Монгол улсад соён гэгэрүүлэгч хийдэг төрд одоо маш олон зүйлсийг хийсэн улсын хурлын татаад хүртэлсэн ийм удам судалтай хүний охин болж төрсөндөө би бас бахархдаг. За манай ээж болохоор төрдөө маш олон жилийн гаяа шагналыг бүтээсэн. Ээж маань одоо модэржүүлэг гэдэг газар сайхан төрд маш олон жил ажилласан хүн байгаа. За ээжээрээ бас би бахархдаг. Манай ээжийн одоо аав нь өвөө эднэр нь тайж гаралтай бүгдөө бас лам одоо Голтой аймгийн Тамбил сумны одоо хийдийн хамт ам хийжсэн юм сайхан үг түүхтэй. За ингээ би та нарт яагаад ээж аваагаа танилцуулж байгаа юм бэ гэхээр эцэг их гэдэг бол хүний хамгийн том сайн явахад ачийг хариулдаг том зүйл байгаа. Эцгийнхээ хүндэтгэж эцгийнхээ баруун өдгнөөс 3 удаа адис авах юм бол жилдээ тэр хүндийн ажил үүсэн дэлгэрч амьдралын зам мөрийнх нь ажлынхан зам мөрөнд тэгс цагаан явд юм аа. За ийм учраас эцэгтэй би баруун мөрөн дээр мөрөж ингэж 3 удаа ажлыг авъя. Баруун өвдөг уучлаарай баруун өвдөг нь шүү. Баруун өвдгөн дээр 3 удаа сууж адис эвэлэг авъя. За хүний эцэг бол хүний баруун мөрөн дээр сууж байдаг амьд бурхтууд, хүний зүүн мөрөн дээр ээж нь сууж байдаг бас амьд бурхтууд. Хүний эцэг их гэдэг бол ачишгүй ачтангууд гээ. Ээж аавынхаа ачийг хариулаагүй хүмүүсүүдийн ажил үс дэлгэрдэггүй амьдрал ахгүй сайн явдгүй гэж үнэн. Ээжигээ гомдоосон хүний одоо амьдралын их хүнийгээ гомдоосон хүний амьдралын одоо эдийн засаг дордчээдэг, ходоо, тоол, хүнсээр дорд явж байгаа хонсон газар болгоно атлагдаж явж байгаа юм одоо үг дээдсэн юм сургаал үг түүх байж байгаа. За нэрээ бодоход яагаад гэхээр хүн эцгийн 55 цагаан эдис генес бид нар бүтчээдэг. Эцгийн энерги бид нарт өнөөдөр баруун мөрөн дээр 55% бидний энэ махан биед энергийн орон зай явж идэг. Тэгвэл ээж хүнээс бид нар 44%-аас нь цусаас нь бүрэлдэж их хүн бид нарыг эхийнхээ хөвлөд одоо бүрэлдсэн цагаасаа өсвөлээд ээж нар маань бид нарыг хайрлаж, хооллож, шин тэвжээлтэй хоол хүнсийг эвдэж бид нарыг түрүүлж 18 нас те гар хөлийн маань те хөлийн маань дөрөөнд гарын маань ажилд одоо хүртэлтэй энэ бие маань бүтэн байлгаж сайхан эд баялаг хувцс хонорыг өмсүүлж бид нарын амьдралын эрдэн боловсролыг эзэмших энэ зам мөрийг одоо суурийн тавьжуулдаг хамгийн үндэс суурь бол ээж хүн их хүн гэж үж байдаг. Ийм учраас ээж хүн хүнийг үргэлж хоолж идэг учраас ээжигээ гомдоосон хүний эдийн засаг сайжирдаггүй гэх энэ үгийг гаргасан болоо үг дээдсэн маань гэж би бодож байна. За өнөөдрийн энэ лайв болоод эцэг эхийгэн ачлаж эцэг эхээсээ жилдээ нэг удаа эцгийнхээ баруун өвдөгнөөс хүндэтгэж шинэ хүн болж төрлөө ажил үйлс маань дэлгэрэн бүтэж байна гэж эцэгтэй хүндэтгэл үзүүлж эцэгтэй сайхан гоё бэлэг сэлтийг барих юм бол тэр жилдээ таны ажил үйлс дэлгэрж явна. Ээжийнхээ зүүн хөлнөөс 3-5 удаа адис авах юм бол та шинэ хүн болж байна. Ариус чинь их хүн усан эрчимтэй, ариусгал эрчимтэй, эцэг хүн гал эрчимтэй байж байдаг. Ажил үйлсийг дэлгэрүүлэн бүтээж байдаг. Ийм хоёр одоо арга бэлгээр энэ энергийн зам явагдчихээн. За ийм учраас би өнөөдөр ээжээсээ одоо зүүн хөлнөөс нь 3-5 адис авч шинэ хүн болж ээжээсээ ерөөл авах гэж байгаа. Энэ хүн ингээд энэ ерөөлийн дом зан үйлийг та бүхэндээ ингээд зааж өгч байгаамаа. За ингээд та бүхэн маань амьд байгаа ээж авчин байгаа бол баярлан талархаж эцэг эхээс адис ерөөлийг аваарай. Бурхны орлоо явсан болоод одоо эцэг эхтэйгээ тэгээ төрсөн гэр гал боломжт нь очиж эцэг эхтэй мөрөгжин гэж одоо хүндэтгэл бас үзүүлж байна. За ингээд ачид сайхан ижиг тань минь намаагаа нүдээ зэрэгтэй ингээд 40 гаруй насын маань наслуулж энэ бие маань бүтэн биеэр төрүүлж өсгсөн ээж таньдаа би баярлаж зүүн хөлнөөс нь 3-5 адисыг авч шинэ хүн болж төрж байна. Ээжигээ гомдоож ирсэн бол уучлаарай. Ээжийн маань гомдоосон гомдол ариусгал ээжигээ сэтгэл санаагийн зовоо шүн ороод
одоо нойргүй хоолтой хоосон байсан ачиг нь хүндэтгэж гурантаан биеийн хүү адис ивэлэг авч байна. Зээж минь намайгаа өрөөж өгнө үү? Хайртай шүү. Ихийн цагаан сүгээр. Ихийн цагаан сүгээр амлуулж өсгсөн. Амьдралын замд нь хүрсэн. Одоо тэгэл би одоо 80 нас хүрсэн. 8 төрсөн 8 хүүхдээс 5 нүдэж байна. За тэгээ ихийн зам маань ихийн цагаан сүгээр тэгшилж явж байгаа ээж таньдаа талархлаа. Ээжтэй бас би ингээ ихийн цагаан сүгээр амлуулж өссөн ээжидээ их баярлалаа. За ингээд ээжтэй мөрөглснөөр та шинэ хүн болж ажил үүсч ихийн цагаан замаар ингээд тэгширч байгаамаа. За энэ хүү дом зан үйл бол те уламжил өв соёл ёс заншлаар маань өвөг дээдсүүд маань энэ хүү дом зан үйлийг үр хүүхдүүдийгээ цаашдаа сайн сайхан уусаа эцэг ихээ гондоосон болоод одоо те өөрчлөлгүй санаатаа сансргүй үг хэлийг хэлжсэн болоод ингэж хин хиннээ сэтгэлийн ариусгалыг хийж энэ дом зан үйлийг үлддэг байгаа. За ингээд гişиг жаргал миний эмчлийн ажил үйлс маань дэлгэрж ээжээсээ адис өрүүлгийг авсан учраас амьдралын маань сансан зорсон сайн үс болгон маань дэлгэрч бүтэж сайхан явах үзэтэй сайхан өрөөл авшигыг би авлаа. За талархлаа хайртай шүү ээжтэй. Урт насаж удаан жаргаарай. Хайртай шүү. Миний ээж бол их сайхан бахархмаар ажилсаг одоо нутаг орных нь бүгд мэднэ маш ажилсаг энэ гэр орноо 80 насыг насаж байхад өдөрт 3 удаа гэрээ цэвэрлдэг гэр орон цэвэр цэвцгэр ийм насаараа ийм ажилсаг ийм сайхан ижим нь байгаамаа хатан ижим маань. За талархлаа. Эцсийг ихээ сайхан хүндэтгэж ачин хариулж явцгаая бүгдээрээ.